1953 оны 5 дугаар сарын 29-нд домогт уулчин, судлаач, Шинэ Зеландын сэр Эдмунд Хиллари бие сэтгэл зүйн хувьд туйлдаа хүртэл өөрийгөө шахан эцэст нь домогт Эверестийн оргилд гарч чадсан юм. Тэрээр Непалийн талаас авиралтаа хийж дэлхийн хамгийн өндөр уулын оргилд хүрсэн түүхэнд анхны хүн болсон юм. Энэ нь түүнийг зөвхөн уулчтын ертөнцид төдийгүй дэлхийд даяар алдаршуулсан бөгөөд аюул ихтэй энэхүү оргилд хүрсэн цөөн хэдэн хүмүүсийн анхдагч гэдгээр хүн бүрийн анхаарлыг татсан билээ. Гэвч сэр Эдмунд Хиллари Эверестийн оргилд хүрэхээс бараг 30 жилийн өмнө өөр нэгэн домогт уулчин энэ оргилд хүрэхийг оролдож байжээ. Түүнийг Жорж Маллори гэдэг юм. Түүний түүх цаг хугацааны урсгалд бүдгэрсэн юм. Учир нь түүний өмнөч дараач авирах гэж үзсэн олон хүнтэй адил тэр ч мөн энэхүү алдарт ууланд орс сураггүй алга болсон юм. Тэгвэл өнөөдрийн видеогоор бид Маллоригийн амьдрал болон түүний Эверестэд хийсэн авиралт яагаад уулчтын түүхэнд хамгийн маргаантай маш нууцлаг авиралт болсон тухай ярих болно. Миний хийсэн энэ бичлэгийг үзэж байгаад маш их баярлалаа. Тэгээ дараагийнхаа бичлэгийг алдахгүй тулд яг одоо subscribe хийгээрэй. 1886 оны 6 дугаар сарын 18-нд төрсөн Жорж Маллори бол зөрүүд адал явдал илэрхийлэгч хүүхэд байв. Тэрээр бага насндаа Английн Чешир хотын орчмын шинэ газар нутгийг нээж судлах туртай байжээ. Тэрээр нэр хүндтэй баячуудын боординг сургуульд сурч биеийн тамирын хичээлдээ маш сайн байсан гэж багш нар нь ярьдаг байжээ. Үүний дараа Кембрижийн их сургуульд элсэн орж тэнд сургуулийн уулчтын клубт нэгдсэн байна. Их сургуулаа түүхийн хичээллээр төгснөхийн дараа Маллори цэргийн албанд элсэж эх орныхон төлөө тултахаар явжээ. Дэлхийн 1-р дайны үеэр тэрээр дайны талбар дээр аимшигт нөхцөл байдлыг өөрийн биеэр мэдэрч сэтгэл зүйн гүн хямралд орсон гэдэг. Үүнээс болж тэрээр ууланд авирахыг үндсэн ажлаа болгон сонгосон байна. Түүнийг уулчтын хүрээлэнд болон гэр бүлийнх нь тууштай, зоригтой, бусдыг өөртөө татах чадвартай нэгэн хэмээн тодорхойлсон байна. Хүүхэд байхасаа л адал явдал илэрхийлэгч байсан Маллори ямар ч уулыг давахын төлөө бүхнээ зориулдаг нэгэн байв. Тэр анх Англи, Уэльсийн жижиг уулсаар эхэлж, удахгүй Францын Альп, Шотландын өндөр уулс руу гарч, эцэст нь Эверестийг давах тухай мөрөөддөг болжээ. 1921 оны Британий Эверестийн судалгааны экспедицийн үеэр Маллори маань тэрээр Гай Буллок, Александр Херон болон бусад уулчдтай хамтран оролцсон юм. Тэд 6800 м өндөр Харта Чангри уулын амжилтаа эзэлж Хятадын төв талаас хүрэх боломжтой хойд хоолой маршрутыг нээсэн юм байна. Энэхүү зам нь хожим Эверестийн авиралтын стандарт маршрут болсон юм. Маллори дараа жил нь буюу 1922 онд болсон Британий Эверестийн экспедицид дахин оролцож, оргилд хүрэхийг оролцсон ч 3 удаа хүйтэн цаг агаар тэгээд бэлтгэлгүй байдлаас болоод буцаад доошоогоо буусан юм байна. Үзэгч та нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Тэр үед уулчид носон хүрэм, хүнд арьсан гутал, тухгүй хүнд том үргэвч ашигладаг байсан юм. Өнөөдрийн бидний хэрэгжилж буй уулын авиралтын хувцас тоног төхөөрөмж нь тухайн үеийн уулчдад зөвхөн мөрөөдөл төдий зүйл байсан. Гэвч тэд хасах 35-аас хасах 60 хүрт хэлбэлцдэг мөсөн там дунд ердөө хитгэн давхар нэмгэн хувцас, носон оруулахтай арьсан гутал, өмссөн байдалтайгаар амьд дүлдэх гэж оролддог үе байсан юм. Тиймээс эдгээр анхны уулчдын зориг, эрсдлийг үнэхээр бишрэхгүй байхын аргагүй юм. Маллори маань хүчил төрөгчийн системийг ашигласан анхны уулчтын нэг байв. Энэ нь болохоор 8000 м-ээс дээш өндөртэй ууланд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Учир нь 8000 м-ээс дээр өндөрт хүний бие хүчил төрөгчийн дутагдалд орж, задралд орж эхэлдэг. Өөрөөр хэлбэл таны бие аажмаар үхэж эхэлдэг гэсэн үг юм. Тиймээс Эверестийн уулчид аль болох хамгийн төгс маршрутыг сонгон авирч, нас барах эрсдлийг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулахыг хичээдэг юм. Нэг цагч гэсэн тэр дээр удаан байх нь тэдний биед очих хүчил төрөгчийн хэмжээг улам бүр багасгаж байгаа гэсэн үг юм. Харамсалтай нь Маллори болон түүний багийн ашиглаж байсан хүчил төрөгчийн баллонууд нь хэтэрхий хүнд, төвөгтэй байсан тул тэд алдарт Эверестийн оргилыг амжилттай эзлэх боломжгүй байсан юм. Үүнээс гадна Маллоригийн багийн гишүүд болон бусад уулчид түүнийг ууланд гарах хүсэлтэд дэндүү хэтэрхий автаж, хүний амь насны үн цэнийг үл хайхарсан хэмээн шүүмжилдэг байв. Гималайн уулнаас бууж ирснийхаа дараа Маллори уулын спортын багш, илтгэгч болж дэлхийн өнцөг булан бүрт аялж өөрийн Эверест дээр өнгөрүүлсэн туршлагаасаа хуваалцдаг байв. Тэрээр өөрийн хуучин сургууль болох Кембрижийн их сургуульд уулчтын чиглэлээр багшилж, Францын Шамон хотод болсон өвлийн олимпийн наадмаас уулын спортын буюу альпинизм гэсэн төрлөөс алтан медаль хүртсэн юм байна. Хэдийгээр Эверестэд авирах тэдний орлого амжилтгүй болсон ч Маллори болон түүний багийнхан уулчтын ертөнцөөс гадна гайхалтай амьдралыг бий болгож чадсан юм. 1924 онд Маллори
болон түүний баг дахин Эверестэд ирэв. Энэ удаад тэд илүү сайжруулсан тоног төхөөрөмж, илүү сайн бэлтгэлтэйгээр уулыг байлдан дагуулхад бэлэн байлаа. Энэ удаа тэдний замд юу ч саад болохгүй. Энэ удаа уул тэдний өмнө өвдөсгөх болно. Гэхдээ энэ хэсэгт орохоос өмнө эхлээд бид домогт уулын тухай ярих болно. According to Nepal's Department of Tourism, 2 Mongolian climbers died last week while descending from the summit. Their dead bodies were recovered by the rescue teams deployed at approximately 29,000 feet over the mountain. Эверест уулыг ингэж нэрлэхээс өмнө Непалчууд Сагармата харин төвдүүд болохоор Чомолунгма хэмээн нэрлэдэг байв. Энэ нь тус нутгийнхны хувьд уулыг домогт бурхны нэгэн төрөл хэмээн хүндэтгэн дээдэлдэг байсныг илтгэн. Эверестийн уул нь Непал болон төвдийн хилийн дагуу байрладаг бөгөөд далайн түвшнээс дээш 8848 м өндөрт оршдог юм байна. Түүнчлэн газрын хөдөлгөөний улмаас жил бүр ойролцоогоор 4 мм-ээр өсөж буй гэж тооцоолсон байдаг. Харьцуулахад Монголын хамгийн өндөр уул болох Алтай 5 богдод байрлах Хүүтэн оргил нь 4356 м өндөртэй бол Эверестийн бейс кемпийн өндөр нь лэхэд 5364 м буюу манай хамгийн өндөр уулнаас ч өндөр байдаг юм байна. Өнөө хүртэл 300 гаруй уулчид Эверест дээр амиа алдсан бөгөөд энэ тоон 20 дугаар зуунаас өмнөх нутгийн уугуул иргэдийн хийсэн авиралтыг тооцохгүйгээр гаргасан тоо юм. Сонирхолтой баримт гэвэл зарим мэрэгчлэнүүдийн үзэж байгаагаар Эверестийн оройг нутгийн уугуул Шерпа үндэстнүүд барууных нь энэ уулыг байдаг гэдгийг мэдхээс ч өмнө хэдийн авирсан байх магадaltaй гэж үздэг юм байна. Өнөө үед Эверестэд авирахын тулд дунджаар 30 мянгаас 100 мянган $100 зарцуулагддаг. Энэ зардалд уулын тоног төхөөрөмж, Шерпа хөтөж хөслөх, аяллаа зардал зэрэг багтана. Уулчид Эверестэд гарахын тулд 2 үндсэн маршрутыг ашигладаг. Хойд маршрут буюу төвдийн талаас. Энэ нь илүү хүнд, хэцүү замтай. 2 дугаар зууны ихэнх үед Европын уулчид энэ замыг илүүд үздэг байсан. Гэвч хятад барууны хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхээ болсноос хойш энэ маршрут нь ховор ашиглагддаг болсон. Харин 2 дугаар маршрут нь бол өмнөд маршрут буюу Непалийн талаас. Орчин үед хамгийн түгээмэл ашиглагддаг зам. Учир нь Непалийн засгийн газар нь аялал жуулчлалаас өндөр ашиг олдог тул энэ замыг илүү хөгжүүлсэн юм байна. 1924 оны 6 сарын 4 Маллоригийн багийн гишүүд болох Эдвард Нортон болон Ховард Саммервелл нар уулын оргилд хүрэхийг оролцсон боловч цаг агаарын аимшигтай нөхцөл байдлын улмаас авиралтаа зогсоохоос өөр аргагүй болсон юм. Гисэн хэдий ч тэд шин дээд амжилт тогтоож чаджээ. 1924 оны 6 сарын 6 Маллори мөн багийн хүчил төрөгчийн системийн мэрэгчлэлтэн болох шин залуу Сэнди Ирвайн уулын оргил руу эцсийн авиралтыг хийхээр сонгогдлоо. Тэд илүү хөнгөн тоног төхөөрөмж, нимгэн хувцас сонгон авиралтад бэлтгэж 4 нутгийн зөөгчийг буюу портрийг дагуулan аялалтаа гарсан юм байна. 1924 оны 6 сарын 8 Маллоригийн багийн гишүүн Noel Odell бүргэдийн өвөр point хэмээх газарт камера байрлуулж хойд хоолойн зүг дурандаж эхлэв. Үүнээс өмнө Odell Mallory-гаас нэгэн зурвас хүлээж авсан байв. Зурваст тэдний биеийн байдал сайн байгаа. 6 дугаар лагер камп руу хүрсэн бөгөөд цаг агаар тогтмон байгааг мэдээлсэн байв. Мөн Mallory Odell өглөөний 8 цагт оргилд хүрнэ гэж амласан байлаа. Тиймээс Odell болон түүний туслахууд хэдэн цагийн турш оргилыг ажигласан боловч өтгөн манам бас өвөл уулын бүхэлд нь бүрхсэн байв. Энэ нь тэднийг 6 дугаар камп хүртэл өгсөхөд хүргэсэн бөгөөд өдрийн 12:50 цагт Odell дурангийнхаа тусламжтайгаар Mallory Irvine хоёрыг нэгэн хадан ирмэг дээр гарч байгааг олж харсан юм. Энэ Mallory Irvine хоёрын амьд харагдсан хамгийн сүүлчийн мөч байлаа. Odell тэдний гар дуран болон телескоп ашиглан хайсаар байсан боловч ерөөсөө олж харагдаагүй юм. 2 өдөр өнгөрөхөд тэдний уул мөрч олдоогүй. Ингээд Odell уулнаас бууж бейс камп руу буцсан юм байна. Үсэн жилийн дараа Британий уулчид болох Percy Van Harris, Lawrence Wagner нар эхний алхам буюу First Step хэмээх газарт нэгэн мөсөн сүх олжээ. Энэхүү мөсөн сүхийг Англи руу авч явж Mallory Irvine-ийн багийн гишүүдтэй харьцуулж үзэхэд энэ тэдний нэгнийхэн зэвсэг мөн гэдгийг баталжээ. 75 жилийн дараа 1999 онд нэгэн баг тусгайлан Mallory Irvine нарын цогцыг хайх зорилготой экспедиц зохион байгуулжээ. Шин дэвшилтэд тоног төхөөрөмжөөр зэвсгэлсэн энэхүү судалгааны баг нь өмнөх экспедицүүдийн мэдээллийг ашиглан 1975 оны нэгэн хятадын уулчид өндөрлөг газар нэгэн цогцыг харсан гих бүс нутгийг судалж эхлэв. 8156 м-ийн өндөрт нэгэн хадны завсраас цагаан өнгийн зүйлд сухаж байгааг тэд анзаарсан юм. Энэ Mallory-гийн цогцос байжээ. Гэтэ түүнийг хэрхэн таньсан бэ? Mallory-ийн хувцсныхаа дотор өөрийн нэрийг бичсэн байсан бөгөөд тухайн үед уулчид хувцсандаа нэрээ бичих зуршилтай байсан юм байна. Гэхдээ энэ нээлтэн судлаачдыг бүр их төөрөгдөлд оруулав. Учир нь Mallory уруудах явцдаа нас барсан бололтой байлаа.
Энэ нь юу гэсэн үг вэ? Тэд оргилд хүрсэн байсан юм болов уу? Эсвэл тийм бол түүхэнд анхны Эвересттэй оргилд хүрсэн хүмүүс Эдмунд Хиллари, Тензинг Норге нар биш, харин Маллори, Ирвайн нар байсан болох уу? Хэрэв энэ таамаг үнэн бол түүх өөрчлөгдөхөөс аргагүй болж байгаа юм, тийм ээ? 1999 он. Энэ жил уулчтын ертөнцид нэгэн агуу нууц албан ёсоор эхэлсэн онцгой жил байлаа. Хэрэв Маллори үнэхээр оргилд хүрээд буцах замдаа ам өргөцсөн бол тэднийг Эверестийн оргилд хүрсэн анхны хүмүүс гэж түүхэнд бичиж үлдээх байв. Гэхдээ бид нар энийг хэрхэн батлах вэ? Маллоригийн багийн гишүүн Somervell түүнд өөрийн Kodak брендийн камера зээлдүүлсэн бөгөөд тэдний ярьснаар Irvine энэхүү камерыг хамгийн сүүлд эзэмшиж байсан гин. Хэрэв тэр хоёр үнэхээр оргилд хүрсэн бол камерынхаа тусламжтайгаар зураг авч энэхүү түүхэн мөчийг баталгаажуулсан байх ёстой, тийм үү? Гэвч одоо бүхэл бүтэн 100 жил өнгөрсөн. Тэр камерт байгаа хуучны хальс устж зургийг гаргаж ирж угаах боломжгүй болсон байх, тийм үү? Гайхалтай нь Kodak-ийн мэрэгчлэлтнүүдийн хэлснээр хэрвээ Irvine цогц хөлдөө хийвэрэ байвал хальс одоо хүртэл бүрэн бүтэн байх боломжтой гинэ. Гэхдээ гол асуулт нь бол Irvine цогц нь хаана байгаа юм бол? 2024 онд буюу өнгөрсөн жил National Geographic-аас баримтат кино хийхээр Эверест дээр явж байсан багийнхан нэгэн гутал олсон юм. Багийн ахлагч Jimmy Chin нь гутлан доторх оймсонд AC Irvine гэж бичсэнийг олж харсан уулчтын ертөнцид жинхэнэ дуйлан тарьсан. Бүтэн 100 жилийн турш Irvine цогц хаана байгааг хэн ч мэдээгүй байсан юм. Гэвч мэс хайлж эхэлснээр бид эцэст нь Irvine цогц яг хаана байгааг олж мэдэх боломжтой болсон юм. Одоо бидэнд ганцхан зүйл үлдсэн. Үргэлжлүүлээд хайгаад байх. Хэрвээ бид Irvine цогцыг олж чадвал тэр камертайгаа хамт байх магадлал нь маш өндөр. Харин тэгвэл камера авч яваагүй бол тэрний оргилд хүрснийг батлах өөр ямар нотлохоо байгаа вэ? George Mallory үргэлж өөрийн биетэй эхнэр Ruth Mallory-гийн зургийг халаасандаа авч явдаг байсан бөгөөд хэрвээ оргилд хүрч чадвал энэ зургийг орой дээр нь орхино гэж эхнэртэй болон найзуудтай амлаж байжээ. Гэхдээ 1999 онд түүний цогцыг олох үед бусад бүх хувийн эд зүйлс нь байсан боловч эхнэрийнхэн зураг олдоогүй юм байна. Тэгэхээр тэр зураг нь оргил дээр нь байгаа юм болов? Харамсалтай 100 жилийн турш хайлт хийсэн ч тийм ямар ч зураг олдоогүй гэсэн юм. Гэвч Эверестийн оргилд салхи асар их хүчтэй тул хэрв үнэхээр зураг байрлуулсан бол салхинд хийсэн байх өндөр магадaltaй. Гэхдээ Irvine цогц эсвэл уг зураг олдох хүртэл бидэнд ганцхан зүйл үлдэнэ. Хүлээх. Тэд үнэхээр оргилд хүрч чадсан уу? Эсвэл авирж байх явцдаа ам өргөцсөн үү? Тэрийг мэд хүртэл энэ нь Эверестийн түүхэнд хамгийн нууцлаг хэрэгүүдийн нэг хэвээр үлдэж байна. Энэ видеогоор би та бүхэнд George Mallory, Sandy Irvine хоёрын алга болсон түүхийг богино бөгөөд маш цэгцтэйгээр хүргэсэн юм. Дараагийн видео үүнээс ч илүү сонирхолтой байх болно. За үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэг дээр уулзцгаая.